За та бүгдийн энэ өдрийн амрыг ирье. Ахлагч мэргэжлийн боловсролын сургуулийн онцгой байдлын албаны тэнхимийн ахлах багш Хошууч Мөс Мөнгөн Шагаа байна. За манай онцгой байдлын албаны тэнхим нь мэргэжлийн сургалтын 3 хөтөлбөр, мэргэжлийн боловсролын 1 жилийн хөтөлбөр ингээд дөрвөн төрлийн хөтөлбөрийг одоо хэрэгжүүлж ажилладаг. За энэ нэгдүгээрт аврагч мэргэжлийн боловсрол, за аврагч гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч, аврагч холбооч гэдэг дөрвөн хөтөлбөрөөр нийт 640 цагийн сургалтыг 20-80% арцаагаар одоо ингээд зохион байгуулдаг. Мөн манай тэнхим маань зэвсэгт хүчний жанжийн штабын галын хэсгийн ахлагч нар, гал сөнөөгч нар, эрдэнийн нисхийн ерөнхий газар төмөр замын байгууллагын аврагч гал сөнөөгчдийг мэргэжүүлэх сургалтыг бас зохион байгуулж ажилладаг. За манай аврагч мэргэжлийн боловсролын хөтөлбөр маань одоо бүтэн 1 жилийн хугацаанд суралцахдаа сэргийн албыг хааснаар тооцогддог. За тэгээ байгууллага дээр, онцгой байдлын байгууллага дээр очиж шууд аврах анги салбарууд, баригадад ингээд шууд томилогдгоор бас даваа талтай байгаа. За мэргэжлийн сургалтын аврагч гал сөнөөгч, аврагч холбоочд маань шууд онцгой байдлын байгууллагын захиалга дээр очиод байгууллага дээр очиж шууд томилогдгоор ач холбогдолтой байгаа.